бүхэнд яг үчимэнд хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 ногоос баасан гарагийн 21 цагаас хүргэж байгаа айцаа хамтдаа тавцгаараатай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 1-ний пүрэв гарагийн дугаар шуудархад бэлэн болоод байна. Студид хөтлөгч Чанцаа Аами найруулагчаар ундраханд ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Солонгос хамтыг Монголдо Ганнам Кимчи, мөн балга бүрээс ирчүүч Мая брэнд электролит ус хамтран ажиллаж байна. Шохрот үчимэнд хүргэе. За бүхэнд үчимдээ. За одоо тэгээд урааныхаа дагуу айцаа хамтдаа давсан болов манайд юу болж байгаа вэ? Члээ бавахта. Та давж гин үү? Айгаагүй те яахнаас. Аамигч бол айг баг. Би бас нэг жоохон айдаг байсан байсан. Эхний нэг хідэн сард. Сүнсээ өөрөө ярьж л айгаал. Чи хоёулаа харин зүрөөр хамт орчил та. Та үүдэн зогсож яах гэж яа алга болчихвоо гэл. Руугар нэг болдог байсан юм тест. Тэгдэг байсан. За тэгээд одоо бол дасч те. Аргагүй шүү дээ. 414 дугаар хүрсэн байна. Тийм ээ. 414 дугаар гэдэг чинь бас олон дугаар хүрсэн ба ш тэ. За өнөөдөр ямар хэрэг ярахаар бэлдсэн байгаа юм гэж. За бэлж тосороо Монгол улсад болсон гэмт хэргийг ярина. За энэ дөр бол оны нууцсан байлаа. Он болон хаан босны нуусан. Тэгээд ямар учиртай хэрэг вэ гэхээр эхнэр нөхөр хоёр байж байгаад нөхөр нь эхнэрээ одоо хүнөөсөө хэрэгт сэжиглэгдээд гэвчиг яг хүнөөсөө хүн өөр хүн болж таарсан. Тэгээд сүүлдээ ингээд нэг байцаалт явцад нөхөр нь нэрээч би хүнөөжлөө гэж бодогдсон бүр. Өөртөө эргэлцээ. Өөрөө алаагүй шүү дээ. Тэ амжаас нь хүрээгүй мөртлөө тэгж бодогдно гэхээр. Яг нөгөө нэг эхлээд нь хэрүүл урал болоод гараа авцсан байна л та. Тэрнээс болоод нэрээ би алдсан болов уу? Надаас л амиа хорлцсон болов уу гэдэг юм. Тийм утгаараа л утсан юм шиг байна тэ. За хэрэгээ бол бүтэн сонсоог юм чинь таамаг л та таамаг. За миний өнөөдөр ярих сэдв нэг зүйлтэй холбоотой. Тэр нь юу вэ гэхээр манай групптэй холбоотой лайк, шеэр хийж групптэй нэгдэжж сонсдог ийм түүх орсон байгаа. Тэгвэл аамыг сонсч болно шүү. За өнөөдөр ярих хэрэг маань түүний цогц хайцсан бэ гэдэг хэрэг байгаа. Тэгээд өнөөдөр нэгдүгээр хэсгийг нь ярина. Нэлээ урт учраас 2 хуваацсан. Тэгэхээр өнөөдөр буюу 4 дахь өдөр нэгдүгээр хэсэг нь эх 7 өдрийн 2 дахь өдөр 2 дахь хэсэг нь орох нэ. За ингээд шууд хэрэг рүү орцгоё. Райан гэх 44 настай Эр Вашингтон мууж Water Town гэдэг газарт эхнэр Эмили болон нэг охин 2 хүүгийн хамт амьдардаг гэж. Тэд гэрлээд 22 жил болж байгаа. Хүүхдүүд нь дунд ахлах сургуулийн сурагчид. Эхнэр Эмили харин сургууль багшилдаг. Нөхөр Райан мужааны ажилтай холбоотой юм. Өөрийн хувийн гэсэн бизнестэй гинэ. За хэрэг 2024 оны 8 сарын 11-ний өдөр болж. Райан эхнэр хүүхдүүдийн хамт ням гараг бүр очдог нөө цуглаандаа яваад за тэгээ өдөөс хойш нь ганцаараа заасчлахаар болсон юм байна. Тэгээ гэрээсээ ерөөсөө нэг л цагийн зайтай байх Green Lake гэдэг нуурлаг хөдөлсөн. За залуу угаасаа загасчлах хоббитой, за тэгээ хөвчлэн ганцаараа, за эсвэл нөгөө хүүхдүүдээ эхнэрээ дагуулж явж загасчилдаг байсан юм байна. Тэгээ эхнэр Эмилийн тухайн өдөр нөхөр нь загсанд явлаа гэхэд нэг сүртэй зулуудсан. Өө за ойлголоо чим явчаад ирдэ гэдэг ингэ явсан. За ингээд орой 22 цаг 45 минутын үед Эмили нөхөр нь ирэх цаг хэдийн болсон ч ирэхгүй байгаад нэлээд санаа зовоо сууж ижил тээ. Тэгсэн энэ үед нөхрөөс нь би завтайгаа усан онгоцны зогсоол руу хөдөлж байна. Удахгүй очлоо гэсэн мессеж ирж. Эмили нөхрөө ихтэл за нэг цаг хагасын дараа л ирчих юм байна да. Ийм мессеж уусан юм чи гэж бодсон юм байна. За гэвч нөхөр нь хичнээн хүлээсэн ч ирсэнгүй. Яг гоо ихэндээ дахиад жаахан байж байгаад те дахиад жаахан үргэлжлүүлэн засчилж байгаад ирэх гэж байгаа юм байлгүй дээ гэж бодсон боловч цаг хугацаа өнгөрөх тусмал нөхрөөс нь юусэн холбоо байхгүй. Дээрэс нь уцруу залгаад юу болж яаж нээж нэгэд асуух гэхээр утсаа авахгүй алга болчих. За ингээд эцэст нь Эмили үүрийн 5 цагт 911-т дуудлага өгсөн. За удалгүй цагдаагаар Райны алга болсон Green Lake нуурт очсон. За тэгсэн тэнд Райны машин ачдаг тэр нөгөө машин ногоон тэр ардталт нөгөө завиа ачдаг чиргүүлнэ гэдэг ингээд хിവэрэ байсан. Цагдаагаар Райныг завтайгаа явж хагаад ямар нэгэн зүйл болсон байхаа гэж таамагласан. За ингээд түүний очсон нуурыг тэр чигээр нь самнаж цаг гаруй самсны эцэст нуурын баруун захаас Райны сууж явсан зав хөмөрцөн байдалд оролцсон. Тэгээ завны хажууд нь уг нь аврах хантаазаа зүүх хэрэгтэй байсан чинь аврах хантааз нь хажууд нь хөвжсэн гинэ. За ингээд цагдаа нар нуур руу доош орж самнахаар шийдсэн. Тэгээ Райны алга болсон нуур Висконсин мужда 2-д орох хэмжээний маш том тун гүнзгий буюу 20 давхар байрлагатай тэнцэх хэмжээний маш гүн нуур байсан юм байна. За тиймээс хүн хүч маш их шаардах ажил байсан. Гэсэдэж Райны зав хөмөрч одоо аврах хантаазаа хүртэл зүгөөгүй байсан гэхээр живсэн байх магадлал их өндөртэй болсон юм байна л да. Тэгэхээр ер нь живсэн байна да. Гэтэ нөгөө мэдээж одоо самналт хийхээс өмнө үнэхээр яг живж нас орсон үгүйг нь бас мэдчихэж уг нь самналт хиймээр байгаа шүү дээ. Ингээ таамагч юм уу те. Тэгээд сүүлдээ л яхаа бодсон. За машин энд байгаа. Эндээс холдоогаа. Дээрээс нь завь нь олдож гин, хантаас нь олдож байгаа юм чинь живсэн байх магадлал өндөр юм байна л гэж үзсэн юм байна.
За тэгээ живсэн байлаа гэхэд ядаж цогцсыг нь шултгаа олох хэрэгтэй байсан шүү дээ. Тэгээ ингээд уг эрен хаах ажилд цэрэг цагдаагийн ажилчдаас гадна сургуу алгуулсан Райны найз нөхөд гэр бүлийнх ингээд бүгд оролцсон. За ингээд маргааш өглөө нь хоёр загасчин санамсаргүй энэ нууранд ингээд загасчилж яваад сургуу алгуулсан Райны загасчлагтаа авч явсан дэгээ өвөөшний хайр цэг зэргийг нь олсон юм байна. За тэгээ цагдаа нар загасчид дэгээ олсон газар Райн яг энэ газарт л ингээд живсэн байна гэж таамаглаад за яг тэр хэсгийг нь саманж эхэлсэн. За тэгсэн тэндээс түүнийг төрөөж түлхөөр жолооны үнэлэх зэрэг болсон. За цагдаа нар түүнийг живж нас орсон гэдэгт итгэлтэй болж эхэлсэн. За тэгээ Райн сургуу алгууснаас хойш 12 өдрийн дараа мэрэгжлийн шумбагчид усны гүнлөө орж нөгөө 20 давхар байлгах шиг гүнзгий байгаа шүү дээ. Усны гүнлөө орж түүнийг хайж эхэлсэн. Гэхдээ хит гүнзгий нуурлуу орох мэдээж амаргүй байсны дээр харагдах орчон ч гэсэн хязгаарлагдал байсан. Тийм учраас нөгөө хурдан хайхад жоохон хүндрэлтэй болсон гэсэн үг. За тэгээ Райныг ирж хайх хугацаанд эхнэр Эмили болон 3 хүүхэдт нь мэдээж маш хэцүү байсан. Тэгээ ямар сайндаа эхнэр Эмилийн сургуулаасаа чөлөө аваад нөхрийгөө сургуу алгасан талаар өөрийн сошиал хаягаараа зар тарааж эхэлсэн. Үгүй ядаж нэг ч гэсэн хүнд илүүтэй мэдэгдээд бидэнд туслах гэж ирэх юм билүү гэж бодсон. За тэгээ хүүхдүүдийнх нь хувьд 3 хүүхэд нийлж гаад футболк цамцсан дээр ингээд гоё үг хэвлээд зарж эхэлсэн. За тэр зарсан мөнгөөр юу юм гэхээр аавыг нь хайхад мэдээж мөнгө хөрөнгө хэрэг болно. Тэр нь зарцуулах үдлээс хувцсыг маань худалдаж аваач бид нар ингээд аамаа сургуу алгуулсан байна гэх мэтчлэн байдлаар ингээд цамц хувцсанаар зарж эхэлсэн гинэ. За ингээд цаг хугацаа урсан өнгөрч Райн сургуу алгууснаас хойш 1 сар өнгөрч байгаа. За тэгээ эхнэр Эмили хөрөнгө мөнгө бололцоо тааргүй байсан учраас сүүлдээ одоо 3 хүүхэд яаж тийжээх вэ? Эргээд нөхрийгөө цогцыг олоогүй байхдаа ингээд эргээд ажилдаа орчиж байгаа. За тэгээ Райныг хайхад маш туршлагатай шумбагчид сүүлийн үеийн багаж хэрэгсэлтэй за ингээд шумбалт хийсэн боловч түүний цогц юусоо олдохгүй хэвээрэл байгаадсан. За тэгээ уг нь далаа биш учраас Райны цогц өөр тийш хөвж явсан байх бол магадлал том бага. За ямар нэгэн махчин амьд бас энэ нууранд байхгүй. Тэгэхээр ингэж удаан хайгаад цогцос олдохгүй байна гэдэг маань бас л их сонин зүйл л дээ. За гэсэн хэдий ч цагдаа нар бууж өгөөгөө үргэлжлүүлэн Райныг хайсаар за ингээд 10 сар болоход хайх ажиллагаа явуулж байгаа багийн удирдагч Марк гэж хүн байсан. Ажилтаа цуглуулсан юм байна. Тэгээ юу ч хэлсэн бэхээр за бид бүх сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглаад Райныг хайлаа. Шумбагчид ч идэвхтэй ажилласан. Гэхдээ гол нь чинь далаа биш шүү дээ. Далаа байсан бол яхав тэгээ цогцсон хөвөд ингээд урсаад өөр хишээ явсан байж болох юм. Гэтэл эн чинь нуур. Дээрэс нь ямар ч махчин амт байхгүй. Ингэж айхтар одоо олон удаа ингэж шумбаж тэ шалгаж яхад байхгүй гэж болохгүй. Тэг хэргийн шалгалтаа хэдүүлээ ер нь жоохон тэлэх хэрэгтэй юм байна. Яг живсэн дээр ингээд анхаарал шалгаад тахаас илүүтэйгээр арай өөр байдлаар ч гэсэндээ алга болсон байх магадaltaй гэдгийг хэдүүлээ бодолцож үзэх хэрэгтэй штэ гэж хэлсэн юм байна. За учир нь Райныг живж өгсөн гэдэгт итгэлтэй байсан штэ. Гэтэл Райн магадгүй нөгөө нэг тэр хүмүүс барьцаалагдсан байж болно шүү дээ. Машиндаа суух гэж байгаа ч юм уу те. Тэгэхээр энэ хувилбаруудыг ер нь бодолцож үзье л гэж шийдцгээсэн юм байна. За хамтралчид танилцуулаад өргөжлөлийн нэвтрүүлгийн хамтран айлгчаар Солонгос самтыг Монголдо Ганнам хэмжээ. Тэгэхээр 2020 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Монголдо цар ганц оюуны өмчийн гэрчлэгээтэй, патенттай Солонгосын хүнсний технологичтой байгууллага байгаа. За нэрийн бүтээгдэхүүнүүд нь болохоор Ганнам амтад сармис байна, Ганнам шарсан хэмчээ байна, Ганнам уужтай болон савта хэмчээ байна, тактуритан соус, живюг соус байна. За мөн бүх төрлийн мах хамтлагч Ганнам 3 төрлийн бэлэн гурил, за 300 г-ын дугуй гурил байна. За 450 г-ын жигнэсэн бэлэн гурил, 450 г-ын хайрсан гурил гэх мэтчлэн төрлөө. За даршилсан тул пробиотик ихтэй тусалж уугсуус нэмэлт хэсгэгч ороогүй мэлээ. Дархлааг дэмждэг, тэгээд илчлэг багтаад хижээлэг зүрх судасны эрүүл мэндэд маш сайн. За антиоксидант ихтэй сэтгэл санааг товторжуулах нөлөөтэй гэх мэтчлэн давуу талууд ихтэй. Тэгээ амтлаад үзэх юм бол угаасаа мэдэгдэндээ бид хэд нөгөө амтлагаа гэдэг өдрийн цайны цагаараа бүгдээрээ төлбөрөөс нь авч идэж байгаа. Тэгээд шарсан гоё тий. Тийм шарсан аюу гоё чихэрлэг. Тэгээ одоо нөгөө kimchi дотроо янз янз байгаа шүү дээ. Эднийхээс бол ингээд төлбөрөөр нь гаргаад өгсөн байгаа учраас савлгаан ч гэсэндээ том баг гэдээ янз янз үт юм бэл. За кимчиний эсгэлтийн давуу тал нь юу гэхээр Монгол хөрсөндөө өөртөө тарьж ургуулсан байцаагаар хими ямарч бодис хугацаа орцгогч бодогч бодисгүй. За дээрээс нь саяасан тийм ээ. Бүр тусалж уугсуусгүйгээр үндсэн орцоор нисгээд их орондоо үйлдвэрсэн натурал эко бүтээгдэхүүн байна. За шууд хэлбэл Солонгосын уламжлалт аргаар ахуй хүрээндээ хийдэг арга технологиор нь яг Монголдо хийж ханийхаар түргэж байгаа юм л шүү. Холбогдох утасны дугаар 72 13 38 84 91 16 77 71 гэсэн дугаарлаа холбогдорой. Баярлалаа хамтраж асан Солонгос самтыг Монголдо Ганнам хэмжээ байлаа. За ингээд тэргээ өөрчлүүлээ. За тэгсэн үнэхээр шоконд орон мэдээлэл гинт гарч ирсэн. Сургуу алга болсон Райн сургуу алга болсноос ердөө 2 хоногийн дараа хилд авч гарч явсан гэх мэдээлэл гарч ирсэн маа.
Уг нь эхнэр Эмилийнх нь нөгөө цагдаагаар гэрт нь ирэхэд манай нөхрийн бүр гадаад паспорт хүртэл гэртээ байгаа. Алга болчлоо гэж ярьж байсан. Тэгээ судлаад байсан чинь Райн сургууй алга болохоос хэдэн сарын өмнө гадаад паспортаа алга болгосон гэд шинэ гадаад паспорт авсан байсан гэнэ. Тэгэхээр тэр гэрт байсан нөгөө хаягдсан гэж өгсөн паспорт байсан юм байна. Тэгэхээр хэн нэгэн Райны гадаад паспортыг ашиглах хилд авсан эсвэл Райн өөрөө ихлээр гарч авсан байх магадлалтай. За тэгээ явсан газрыг нь харсан Европын нэг улс руу гарсан байсан. За гэтэл үнийг нь ч мэдгүй цагдаа нар бүхэл бүтэн 8-7 хоног маш гүнзгий тэр 20 давхар өндөр барилгатай тэнцэх нууранд саналт хийсэн байгаа байхгүй. Тэгээд саналт хийгэж маш их хөрөнгө зарцуулагддаг юм байлаа. Тэр нөгөө сайн дурынхан ч гэдэм үү маш олон ханивыг бас цуглуулж энэ үйл ажиллагааг явуулсан. За ингээд Райны хувийн мэдээллийг нарийн шалахаар шийдсэн. Ер нь бид нэг ингээд сайн нэгтэлж шалгаагүй байна. Шууд л юусоо живсэнгээ бодсон байсан чинь илүү өөр мэдээлүүд шинээр гарч ирж байна гэдэг ингээд түлхүү ухаж эхэлсэн гэсэн. За тэгээд сүүлийн үед хинтээ холбогдож исэн гэх мэтчлэн мэдээллүүдийг ухаж төгсөн. За тэгсэн чинь нэг Узбекистан эмэгтэйтэй хэдэн сарын турш холбоотой байсан буюу нууц амургийн харилцаатай байсан ил болсон юм байна. За гэхдээ энэ эмэгтэйтэйгээ Райн бичлж уулзч суудаа байхгүй зөвхөн утсаар л холбогддог байсан. За тэгээ илүү гүнзгий мэдээлэл олох гэсэн боловч Райн өөрийнх нь мэдээлэл хинэн ухнаа гэдгийг таамаглаж ясных уу нөтөкнийг хаардыг солиулсан уул мөрөө ерөнхийдөө нарийн сайн устгасан байсан. За бас сургууль алга болохоос өмнө гадаад руу мөнгөн гуйвлах хэрхэн хийх талаар банктай холбогдож зөвлөгөө авснаас гадна гадаад руу мөнгөн гуйвлах ч гэсэн хийсэн байсан гэнэ. Тэгээ хаашаа явсныг нь нарийн шалгасан Франц, Парис руу нисэх тасалбар хамгийн сүүлд авсан. Гэхдээ нэлээд дамжиж явсан байлаа Канада гэдэг цаашаа дайраад. За гэхдээ сайн бодоод үзэхээр Райн тэр Узбекистан эмэгтэйд одоо галзууртлаа дурлсан байлаа гэж бодъё. Тэгээ эхнэрээсээ салаад явж болно шүү дээ. Одоо заавал ингээл өгсөн гэхгүйгээр живтер одоо заяа тавилан нийлэхгүй байна хоёлаа салъя гэж салж болно шүү дээ. Гэтэл ерөөсөө тийм байхгүй. Явцсан харилцаагаа цэгцэлсэн ч юм байхгүй. За гэтэл яагаад өөрийгөө тэг өгсөн болгосон юм бол тэр нь үнэхээр одоо ямар ч ойлгомжгүй юм л да. За тиймээс цагдаа нар түүний холбогдсон Узбекистан эмэгтэй ямар нэгэн хэргийн гэмт хэргийн бүлгэмийн одоо гишүүн ч юм уу те тиймтэй холбоотой байх магадaltaй гэж үзсэн юм байна. Яг нөгөө чатлал ингээл дууддаг те гэтэл тэнд нас юм бүлгэлж байт юм ч юм уу те тийм байдлаар бас барьцаалагдсан нэг тиймэрхүү зүйл магадгүй л гэж таамагсан юм байна. За тэгээ нэгэсэндээ тэр эмэгтэй Райныг өөрийгөө өгсөн мэтчий болохоо гэдэг те яг энэ хүн өөрөө бас энэ санаа гаргаагүй байх. Уг нь тэгэл шууд явчих болно шүү дээ, тийм. Эсвэл ингээд энэ эмэгтэйтэй уулзж байгааг уулзж байгааг юм чинь Узбекистан руу явчаад танилцаад үнэхээр болж бүтгүү ч юм уу те. Тэгээ эргээд жирээд эхнэрээсээ салах ч юм уу. За эсвэл бүр эхнэрээсээ салаад явах ч юм уу те. Ингээд энэ олон үйлбэр багт чинь өөрийгөө заавал өгсөн мэт болгосон нь үнэхээр сонирм байсан. Тийм учраас гадны нөлөөтэй гэдэг шиг ер нь гадны хүнээс зөвлөгөө авсан юм байна. Тэгээд энэ одоо те ингэж одоо өгсөн юм шиг болох юм бол хурдан баригдахгүй байна гэсэн төлөвлөгөө гаргасан баа гэж үзсэн юм байна. За ингээд хэрэг улам томорчж байгаа. Тэгээ одоо зүгээр нэг ийм сургууль алга улсын эрийг хайх биш, олон улсын хэмжээнд яригдах хэрэг болсон. Хил дамнаад явцсан. За энэ хэрэгт FBI, DHS гэд маш том байгууллагууд нэгдэж эхэлсэн. За асуудал нь Райн Парис руу явсан тодорхой байгаа мөртлөө яг хаашаа явсан юусоо олдохгүй байсан. За бас Райны шинэ мэдээллүүд хэвлэл мэдээлэлээр цацагдаж за хүмүүс ихэндээ хөөрхий залуу те 3-3 нүрээ орхиод ингээд ихнэрээ орхиод нас урчлаа одоо цогцыг яаж болно гэж ярьж ирсэн бол одоо болохоор Узбекистан эмэгтэйд ингээд ухаангуу дурлаад удлааж үжиглээд ингээд явцаан гэхээр хүн болгол харааж хэлсэн л дээ. За тэгээ мэдээж энэ мэдээлэл Райны эхнэр Эмили болон 3 хүүхдийг нь маш их шахалуулсан. Аавгаа нас урчлаа гэж хүлээгээдсэн шүү дээ. Тэгээ одоо яана цогцыг нь хаанаас болох вэ гэд мөнгө төр хүртэл цуглуулжсэн шүү дээ. За тэгээ нөхрөөгөө бас аавыгаа өгсөн гэж бодоод өдөр бүр амьд сэрөө ирээсэ гэж залбирцгааж байсан, шаналцгааж байсан бол үнэндээ аав нь одоо галзуу мэт турлаад ингээд явцсан болж таарч байгаа. За тэгээ дээрэс нь нөхөр Райн зүгтгаас өмнө өндөр үнэтэй амьд даатгал даатгуулсан байсан. За нэг өсөндөө намайг өгвөл гарах мөнгийг нь та нар аваарай. Одоо ерөөсө татлаа тутлаагүй сайхан хэдэн тийшээ салъяал гэсэн нэг ийм мессеж юм уу да. За тэгээ үүний дараа Райныг эрен хайх ажиллагааг удирдах байгаа цагдаа хэвлэлийг ашиглахаар шийдсэн. Яг тэгэхээр олдохгүй байгаа шүү дээ. За тэгэхээр эхнэр Эмили болон үр хүүхдүүдийг нь аль болох шархлуулахгүй байх үднээс энэ одоо эрен хайх ажиллагааг хийж байгаа хүний хувьд аль болох болгоомжтой байдлаар мэдээлэл хийсэн. За юу шилсэн бэхээр чи хэрвээ энэ мэдээг үзэж байгаа бол одоохон бидэнтэй холбогдоорой. Эсвэл ядаж чи гэр бүлийнхэнтэй гэж болтгоо холбогдолтой гэж хэлсэн. За тэгээд энэ үед гинтхэн нэг бичлэг олонний анхаарлыг татаж эхэлсэн гинэ. Калифорни Сан-Диегод байх нэгэн TikTok-ер охин гудамжинд явж байгаа хүмүүсийн санаа зовж байгаа зүйлсийг сонсоод өөрийнхөө хэмжээнд тохирсон хариулт өгдөг тийм богинохон контент хийдэг байсан юм TikTok дээр. Тэгсэн энэ охины хажуугаар нэг дугуйтай хүн зурж өнгөрөхдөө гинт зогсоод би чамаас нэг асуух гэсэн юм. Тэгээ
би амьдралынхаа ханыг хайж байгаамаа. Үзбекистан явжсан дээр үү эсвэл эндээ байсан дээр үү гэж асуусан гинэ. Тэгээ охин уг гэрээс эргүүлээд асууж л тээ. Та надад жоох илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгдөө. Яагаад тэ Үзбекистан явах гээд юу болсон яасан ингэ асуунгууд би яхаа ихнэр хүүхдтэй л хүнэлтэй гэдэг хэлсэн. Тэгээд ихнэр хүүхдтэй ч гэсэндээ би ингээ Үзбекистан руу шинэ хайраа болохоор явмаар байна. Энэ дээр үгүй юу гэсэн асуулт асуусан. За тэгээ охин нөгөө ингээ цаас барьсан TikTok дээр те хүмүүс зөвлөгөө өгч байсан учраас богинохон одоо бичлэгэн дээр одоо байгаа хэлсэн байгаа юм л да. Үгүй одоо салж сарнах эхлээд ядаж те салах хэрэгтэй байхаа. Тэгээ салсныхаа дараа та тэр Үзбекистан руу явах хэсгийг шийдсэн дээр хаа гэсэн зөвлөгөө өгөөд энэ богино бичлэг маань дууссан. За тэгээ энэ бичлэг TikTok-од цацагдсны дараа үзэлт нь бол маш их болсон. Бүр 14 саяыг давсан юм байлээ. Маш богино хугацаанд. Тэгээ яагаад тэгэхээр хүн болгон энэ хүн бол Райан баха алт сургуу алга болсон нөгөө Үзбекистан хүүхэнтэй уулзна очно гэдсэн залуучин энэ бичлэгэн дээр ингээм амар амгалан явж штэ гэж ярьсан. За тэгээ одоо ч гэсэн хайвал үзэх боломжтой л бичлэг мэлээ л дээ. За гэвч удалгүй цагдаа нар уг алга болсон Райан биш ээ гэсэн мэдээлэл хийсэн. За учир нь Висконсин мужид амьдардаг байсан Райан харин энэ одоо бичлэгэн дээр гараад байгаа хүн маань Сандиаго буюу хоорондоо нэг 10 цагийн л зайтай юм байна л да. Тэгэхээр одоо 10 цагийн зайтай юм газар байхасгүй энэ хүн ч өөрөө Парис руугаар явцсан штэ. Нэг л юм авцалдаг болоодсан гинэ. За гэвч нөгөө талаараа уг бичлэгийг үзсэн хүмүүс Райан шиг бодолтой дахиад байдгийн байна да. Ямар аимшигтай юм бэ гэж бодсон. За ингээд Райаны хувьд өгсөн мэт дүрсгсэн явдал нь хууль зөрчсөн тооцогдохгүй ч цагдаа нарын ажилд саад болсон. За өөрийнхөө нэр дээр их хэмжээний мөнгөнд үнэтэй даатгалд хамрагдсан. За энэ бол нэг төрлийн заллан штэ. За тиймээс дээр хоёр зүйлээр Райан хангалттай гэмт хэрэгтэн болсон байсан. За гэхдээ хэрвээ тэр Үзбекистан руу явсан бол асуудал бүр л хэцүү болно. За учир нь энэ хоёр улсын хооронд хэрэгтэн солилцоо хэлэлцээр байхгүй учраас Райныг барьлаач гэсэндээ их нутг руу авчрах одоо боломжгүй гэсэн үг л дээ. За гэвч эцэст нь 11 сарын 11-ний өдөр энэ ч одоо 8 сарын 11-ний өдөр сургаал болсон шүү дээ. 12-ны өдрөөс нь хайж гисэн. 11 сарын 11-ний өдөр цагдаа нар сургаал олсон Райантай холбогдсон талаараа мэдээлэл хийсэн юм байна. За ингээд энэ ихний хэсэг дуусч байна. Хөөе наачаас амар сонир хэрэггүй. Невадастай толгой эргүүлсэн хэрэгвэлээ. Амьд нь амьд л бол таарах шүү. Амьд байгаа даа. Гэхдээ хаана байгаа тонроос учраа олдохгүй. Хөөх. Гэтэ энэ нэг бичлэг дээр гардаг залуутай энэ Райан төстөө айгүй адилхан царайтай юм биш нэрээ хамар момор нь ус нь. Тэгэхээр андуур харч юм бэ? Харин дүр төрхийн хувьд бол их л төстөл харагдчихлээ. Тэгээ цагдаа нар ч гэсэн үгүй наа түн чи Райан бол биш ээ. Франц Парис руугаар авцсан гэсэн мэлээ. Одоо тэр даатгалын мөнгө авах гээд худлаач хэлчихэж байгаа юм. Даатгалын мөнгөг болохоор эхнэр хүүхдүүдэд үлдээдэж байгаа шүү дээ. Тийм. Өөрөө болохоор зүгээр тэднээс л ингээд салаад явчихж байгаа гэсэн үг шүү дээ. Сонин хэрэг байна та. За. Ямар ч гэсэн амьд л юм байна тийм ээ. За ингээ үргэлжлүүлэн дараагийнхаа Монгол Усан гэмт хэргийг хүргэе. Хаврын нарлаг сайхан өглөө их хот дэндүү их хөлтэй баяр хөөртэй байсан. За тухайд ажил алба амьдрал ахуйда яарсан хүмүүс хинийч нүдэнд цодон тусч байсан юм байна л да. Ингээ бадарч манааныхаа шовгорынхаа тоос шороодо жижигхэн цонхоор арзаасан модон хашааныхаа булангаар харуулын халаа авах гэж байгаа даваа өвгний хүлээгээд бүр ятчихсан юм байна. Уул нь үтийт энэ даваа тэр булангаар бэзгнэд гараад ирдгсэн байдгүй шүү. Сони юм даста нэг ч удаач цагаасаа хожимдож байгаагүй. Гэт дотроо бадарч нэлээд цухалцснаасаа илүү яагаад хожимдсон юм болоо гэж учрыг нь таах гэж оролцсон юм байна. За даваагийн хувьд бол ганцаараа амьдардаг харин нэг залуу хүүхэн тэднийд одоо ирж очинч үе хаяа нэг байх болсон юм байна. Тэгээд эн чин хинсэн билээ гэж хэрэг дурлахад нь наад хүүхэн ч харин ор хорон байхгүй очих газарч байхгүй. Манад нэг толгой орогдож байгаа ухаантай. Яах вэ? Ганц би хүнд хэрэгтэй юм дөө. Гэр сахиад орон байр цэвэрлээд надад тустай. Гэхдээ хоол цай хийхдээ нэлээ мараахан санагдсан. За тэгээд ганц би надад бусдын хоол цай таарахч биш те гэж хэлсэн юм байл та даваа өгөө. За ингээд бадарч хэрэг дурлаж нилүүц цаашаа байцаагаагүй юм байна. Ямар ч байсан ганц өрөө байранд хоёулаа амьдэрдэг юм байна. Нэг нь галтгоонд бол унтдаг байх тал гэж бодоод амжсан баам л та. Тэгтэл нөгөө манааныхаа халааг хавах өвгөн даваа үг ерөөсөө ирэхгүй ажил те. Тэгээ ингээд ирэх цагаасаа хойш цагийн дараа өвгөн маш их ууртаагаар нэлээ яарсан байдалтай ирж л те. Тэгэхээр нь яагаад цагтаа ирж манаага үлээж аваагүй учрыг шалгахад даваа өвгөн их л ууртаа хэлэлцээд муу гिचи. За гайгүй чамаа хөөгөж явуулна да гэж шүд зугаа дамдаа үйлч гэлсэн юм л та. Тэгэхэд нь
Нөгөөх нь асууж л тээ. Үгүй за яав. Муудалцаа юу та хоёр гэхтэн. За чам чамар хамаатай гэхтэн. За тэр ч яах вэ? Яага хожимдчихваа. Би ажилтаа байна. Яарад байна гэхтэн. Яв. Би одоо авцсан байна гэсэн маа. За тэгвэл лацломбоо хүлээгээд аваа хашаа ороогоо шалгаад үзгэхтэн. Бүрэн л эзэдээ бүрэн биз чи яв. Аль тэр буу сум өгөх сум дутуугүй биз гэж асуусан маа. Цагаасаа илүү суусан намайг бухимдаагүй байхад гэхэд даваа хялам хийгээд шалбарсан хуруу хумсаа үзээд нэлээд ярваасан маа. Тэгэхээр ингээд нэг майжуулсан ч юмор шалбарсан байж л дээ. Ингээ бадарчиг яг тайвширсан даваа санаа алдаад зав байвал манахаар ороодох чи юу болж байгааг нь харчаарай гэж загсан маа л та. Гэтэ юу болж байгааг хараадах гэдэг үг ерөөсө толгоноос нь гараагүй юм байна. Бадарч өдөр дунд гэхэд яг хэрэг дурлаад давааг нь очвол хаалга нь онгорхоо байсан юм байна л та. За тэгэхээр нь яваад орж илтээ. Гэхдээ яагаад хаалга нь онгорхоо байгаа юм бол та. Улгаач орцсон байна гэж байх уу гэж бодоод яаран гэрлүүн шаавал хүн байгаагүй юм байна. Тэгэхээр хөөе хүн байна уу гэж асуутал хин ч хариу өгсөнгүй. Тэгээ гэрлүүн орсон чин орд дивсгэр гэрийнхэн тавилга бүх юм газраар нь хөглөрсөн байж л дээ. Тэгээ бодож өөхөн зодон хийжээ дээ. Гар хуурын шалбарцсан байсан гэж бодоод угаалгын өрөөний хаалгыг нь татвал маш аимшигтай дүр зүрх нүдэнд туссан баа. Тэгсэн чинь нөгөө хүүхэн нь боогод хөвцөн харагдаж өсөн сэгсийгээд хувцс нь урагдчихж. Ста нэрээ ийм л юм болох гэж зүнх чинь юу ийгээд ингэж хэлсэн болоо хэлсэн юм болоо гэж бодоод тэндээсээ гүгэл гарсан баа. Ингээд цагдаад хэлхээс өмнө нөгөө даваа өнгөлөө уцтаад чи одоо юугээд хэлсэн юм бэ? Цаадах ч болохоо байж хорлогдсон юм шиг байна гэж амьсгаад юм байж хэлсэн баа. За харин өвгөн юу ч хэлээгүй. Чимээ гарахгүй болохоор нь бадарч бүр бухимдаад "Ой чи сонсож гин үү? Цаадах чи өнгөрч гисэн байна" гэж өмнөхөөсөө арай илүү тод хэлхийг чармаасан баа. Харин даваа өвгөн хариу ганц ч хэлэлгүйгээр уцаа салгачих. Гайхаж оргисон бадарч нэг л мэдгэд хорооны цагдаагийн умгар өрөөрөө гүүж ороод хилд болгож исэн баа. За хорооны цагдаа ахлагт хэсэг залууж гэсэн хитгэн дэгдээд л нөгөө хэргийн газар хүрээд ирж л дээ. Энд аимшигт хэрэг болсон нь улам бүр тодорхой болж гисэн. Дүүргийн цагдаагийн хэлцээс шуурхаа хэсэгч ирж үслэг хийж гисэн маа л да. Ингээд бадарчиг байцаасан буюу одоо хэргийн гэрч болчиход шүү дээ. Түүнийг сэжигтэн гэрч аль нь болохыг тогтоох түүнээс чухал мэдээлэл олно гэж найдаж исэн юм шиг байна. Тэгэхээр бадарч айц сандран байж хагас сугас мэдэх юм хольж утган мэдээлэл өгч л дээ. За тэгсэн үнэхээр сонирхол татах мэдээлэл авсандаа гам бат хурандаа ихэд олзуурхсан юм байна. За тэгсэн даваа ээлж хүлээлцэх цагаас хожимдсан үнэн юм биз дээ гэхтэн. Үнэн байлгүй яхаа үнэн гэхтэн. За өмнө нь ингэж хожимдчихсэн нөхөт нь гүүгүй ерөөсөө тэгдэг байсан. Бүр цагаас өмнө нь ирдэг байсан гэж хэлж байгаа. За тэгээ эрэхтэй яасан их ууртай цухалдуу байсан юм биз дээ гэхтэн. Тийм нэг л биш байсан. Гэхтэн за гарынх нь аль хуруу шалбархаа байсан гэхтэн. За баруун гарын дунд хуруу нахаа та. Тэгээ таныг бүр гэр орноо заавал эргээрэй гэсэн юм биз дээ. Гэхтэн харин тэгсэн. Ийм юм болох вэ гэж айсан юм шиг л байгаа юм. Үгүй болох вэ гэж болчихсон байгаа юм биш үү гэхтэн. Үгүй арай тийм юм хийх хүн биш те. Та үнэхээр эндээ итгэлтэй байна уу гэж байцаагч асуухад итгэлтэй байна. Яагаад гэхтэн. Үгүй тэр чинь өөрөө боловсралтай их шудраг хүн шүү дээ. Гэхтэн за танд өөр нэмж хэлэх юм байна уу гэхтэн. Үгүй байхгүй. Гэхдээ сум бүрнэ үү гэж асуугаад байсан шүү дээ гэсэн ба. Гэтэн сум асуусан гинэ. Тийм сум асуугаад байсан. За яг энэ үед нь хурш авгааг үзлэхийн гэрчээр оруулж ирсэн баам л та. Тэгтэн нөгөө авгаа дуу алдан залбираад тэгнэ тэр өглөө жигтэйхэн зодон үдэн болоод байсан юм гэж сангинж гэлсэн ба. За энэ үг бусад хүмүүсийн бүгднгийнх нь анхаарлыг татсан ба. Тэгтэн та хэргийн талаараа тодорхой ярь та гэж асууж. Тэглгүй яах вэ? Өглөө энэ хинхэг өвгөн охиныг орилуулад балбаад байсан юм. Гэхтэн. Үгүй та харсан юм уу? Тийм. Би бүр шагаач харсан. Тэр орон дээр өвгөн дарж аваад охиныг багалзууртаад ээжсэн. Охин орж тийчгнээд би өрөвдөхтөө өвгнийг түлхээд унгааж гасан юм. Тэр үед охин босож хараагаад шилэн тавгч чулуудсан чин хан зохиод хаг усарч гисэн. За тэр харж гинөө гархаан тэр газар хөвтөж байна. Тэгээ өвгөн урдаас нь элсэн чихэртэй гүц шидсэн. Тэр нь энэ байна бас. Тэгэхэд хоёул ахаад барьцалтад авсан гэж ерөнхийдөө нэмээд чимээд юм бурж гарсан байгаа юм л та. Тэгээ асууж л дээ. Та яг юунаас орж маргалцсныг нь мэдэж гинөө гэхтэн. Юу аахвдээ хардаад өвгөн охиныг үргэлж хардаж сэрдэж зодож нүддэг байсан юм. Гэхтэн та өглөө тэгээд гэхтэн. Тэгээд би тэр хоёрыг арайхээс салгаж тайвшруулсан. Охин уйлаад явхаар муу чимдаамда хідэх хувцс хунраа хийж байгаа нь харагдсан шүү. Өвгөн алан гээд л дайраад байсан. Намайг гарах гэхэд охин "Эгчээ та намайг гаргаад өгөөч" гэж гуйгаад байсан. Тэг яг энэ үед нь өвгөн намайг хөөгөөд гаргачихсан юм л та.
Ийм л юм болсон. Хайран охин гэж авгаа харамсаж өгүүлж гэлсэн маа. Ингээд Гамбат бодол хийсний манаач өгөнг бушуухан олж сим очоороо гэж ахлах төслөгчд хэлсэн маа. За ингээд би сая хэлсэн чинь хар цагаан дуугүй уцаа салгачлаа гэж бадарч үннээ чилж энэ бүгд үнэхээр с ิจ гтэй санагдаж гэлсэн маа. Даваа буу сумтаа болохоор болгоомжлохоос гадна амжиж очих хэрэгтэй байсан маа. Ингээд 2 цагтаа шуртхийн гарч утсан. Бадарч хулчин байж би явж болох уу гэж хэлэхэд хурандаа дуугүй толгой тохиж. Давааг барихаар очиход тэр манааны шовгортой ерөөсө байсангүй. Буу сумж ерөөсө байгаагүй юм байна. Тэгээ энэ бүр с ิจ гтэй болж эхэлсэн. За тэгээд цагдаа нар болгоомжлол зохих арга хэмжээг авч с ิจ гтэн ирж болохоор гарч ирсэн маа л да. За мэдээж хэрэг гэрээс олцсон зохицос задлаас хийхээр нэг тийшээгээ аваад явсан юм байна. За би нэг ханиалгаад байгаа. За ингээд хэрэгтнийг хайж эхэлсэн баа л да. За цогцос задлан шинжилгээхээр аваад явчихсан цагдаа нар манааны шовгорыг маш богино хугацаанд эзлээ авсан ч гэсэндээ хинч байгаагүй. Тэгсэн чинь хөөе дөнгө цай бууга барьчихсан ийшээгээ гүйж авсан. Чихтэйхэн уур уцаартай байсан да. Яана нэг л хачин байсан шүү. Тэр уул нь хүн алж хүрээ талах хүн яавч биш те. Мэдхгүй ямар хүн гэдгийг бид нар яаж мэдхийн. Үгүй с ิจ гтэй болоод л буусам авч зүгтаалаа гэсэн гэрчүүдийн яриа анхаарал татаж эхэлсэн байна. За ингээд тэр буу сум аваад зүгтаачиж цагдаа нар хурандаа Гамбаттай холбоо барьж нэмэгдэл хүч дуудаж амжиж. Тэр даруй Баянгол дүүргийн цагдаагийн хэлцээхэн хэргийн газрын хамгаалтанд авч хот даяар аюултай с ิจ гтэн ирэн хайж эхэлсэн байна л да. За гэмтэрэгтний одоо гадаад төрхөн ямар гэхээр дунд зэргийн нуруутай, туранхай, боровтор царайтай, 60 орчим настай, бор болтойтой өвгөн хаач явж байж болно. Карбин буутай 6 сумтай явж байж магадгүй гэсэн зарын дагуу дүүргийн цагдаагийн хилцүүд онц хүндгийг хэрэгтэй тэмцэх газрынхан хөл төрөө бүгд боссон ба. Цагдаа нар ч гэсэн нэг нэгнээсээ урьдаж аюултай алуурч гэмтэрэгтэн болохоор өрсөлдөж араараас нь хайж эхэлсэн маа л да. Зарим нь хүн зүүн хотын цахын хороолол цуслангийн газар хэдийнэ очижсэн байж. Зарим нь орц хонгил нүүх дээвэр зэрэг оргодол гэмтэн бүүгж болох газруудыг энэ тэмдгүү ер нь бол бүхэл цагдаа нар нэг хүнийг л хайж эхэлсэн маа. За гэтэл с ิจ гтэн даваа гэрийнхээ ойролцоо байшингийн буланд тамхи татаа сууж байхыг нь өнөөх гэрч авгаа цонхоороо харчхад ухаан алтгаж гасан байна. Тэгээд энэ намайг алгаж байгаа юм байна. Тэгээ отоод ингээд сууж байгаа юм ингээд санаад хэргийн газар отож байсан ахмадад хил тулгаж амжиж. Даваа өчүүхэн эсэргүүцэд үзүүлэхгүйгээр яг гавлагтаад буюу одоо цагдаа нарт бууж өгсөн байна л да. Жигтэйхэн баргар царайсан тэр гэртээ орж ирээд бүр уруу царайлаад гэж санаа алдаж эхэлсэн ба. Энэ байдал нь гарцаагүй гэмт үйлдэл хийснээс бултах аргагүй болж сэтгэхгүй хүн дарамтанд орсных гэж эхлээд нүцэжсэн юм байна. Ингээ халааснаас нь 6 сум, төрөөнөөс нь хутга олцсон, үүнийхээр аюултай төдийгүй дахиад гэмт хэрэг үйлдэхэр бэлтгэж явсан гэж үзэж эхэлсэн. За өвгөн тамхитаад бяцхан уужраад хулгаануудаар ийш тийшээ харж эхэлсэн маам л та. За байцаалтан тэр хидэрлэж элдв ааш гаргалгүй болсон явдлыг нэгэнгүү өөрөө ярьж эхэлсэн. Ер нь бол нөгөө гэрч авгаа ярьсандаа бүгд яг таарч тохирч исэн байна. Ингээ хохирогчийг угаалгын өрөөний гойжураас боомж алсан зургийг гинэд үзүүлэхэд өвгөн зочирдоогүй ч гэсэндээ маш ихээр асахруулад уйлж эхэлсэн байна. За ингээ байцаалт эхэлсэн. Гэхдээ та яах гэж ийм нүгэл гүйлждэг байна гэж асуухад би яалаагүй тэр амиа хорлчихсан байна. Надаас л боллоо гэж үгүй хэлсэн байна. Гэхдээ та амиа хорлсон болох гэж дүүжсэн байна штэ гэхтэн. Үгүй би тгээгүй би халуурчин биш. Гэхдээ үгүй та орон дээр багалзуурдаж байсан штэ. Үнэн биз дээ гэхтэн. Үгүй үнэн л дээ. Гэтэ тэр чинь үхээгүй штэ. Гэхтэн. Үхсэн. Гэт ихэд өвгөн тийм үү гэж эргэлзэж асуунгуутай. Гүү дээ, үхээгүй дээ гэж хэлсэн ба. Тэгээд цагдаа нар та өргөжлөлөө дахиад багалзуурлцсан. Дэндүү хууралсан учраас энэ үйлдэлээ мартцсан байж магадгүй л дээ гэж хэлсэн ба. Өвгөн хэсэг дугуй сууж байснаа царайгаа үрчилгэн дахиад уйлж эхэлсэн. Тэгээд тамхиа хасаахад хайрцагтаа чүдэнзээ алдаад бүгдийг нь хасгачиж. Тэгээ тамхиас орсноо чулуудчихад хэсэг чив чимээгүй байжснаа. Магадгүй тэгсэн баха гэж хариулт хэлсэн ба. За ингээ 3 хоногийн дараа өвгөн мөрдөн байцаагчаа уулзъя гэж дуудуулж илтээ. Өвгөн мөрдөн байцаагчтай юу гэж хэлсэн гэхээр шууд намайг алаад л. Намайг зүгээр алаад өгөө гэж гуйж хэлсэн ба. Тэгтэн таныг манад алах хууль байхгүй л дээ. Та 60-аас дээш настай хүн гэхэд өвгөн надад амьд явах сонирхол алгаа гэж хэлсэн ба. Удалгүй хэрэгээ бүрэн хүлээсэн. Марцсан зарим зүйлийг нь сануулхад ер нь бол та тэгсэн биз дээ. Та ийм үйлдэл хийсэн бид гэхтэн тийм тэгсэн юм байна. Би яг тэгсэн юм байна гэж хүлээхэд зүрхсэн.
зөвшөөрöd байсан. Тэгээ хүүхэн өгөхдөө ерөнхийдөө шээс алдсныг өвгөн мартсан биш анзаараагүй байсан гэж хэлсэн маа. Ямар уяагаар боомлсноо мартаад бас хануулахад нь тэгсэн юм байна гэж хэлсэн мүү. Та тийм уяагаар боомлсон биз тэгэхэд нь тийм байна л гэж хэлсэн маа. За хамтраалагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Балга бүрээс Ирчүүч Мая брендийн электролит усыг танилцуулъя. За анх худалдаанд гарснаас амтны өөрчлөлт өгөөч гэсэн эрдэс минерал нэмэгдээд илүү эрч хүчтэй болсон байгаа. Электролит ус гэж ямар усыг хэлэх вэ? Молекулууд нь энгийн уснаас илүү идэвхтэй ион хэлбэрээр оршиж байдаг учраас цахилгаан дамжуулах мэт хурдтай хүний биед үйлчлдэг юм ус яхнэ. За тэгээ тавчхандаа электролит ус нь бидний сайн мэдэх нэг хоросол юм байна л та. Тэгэхээр Maya брендийн электролит ус нь герман технологи, түүхэд материалаар олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийнхээ үйлдвэрт үйлдвэрлэгдэж байгаа. За тэгээ гүзээлцэг нь лайм болон лимон жимсний зөөлөн амттай, С витаминаар баялаг. За тэгээ нүүрс ус, калори, илчлэг агуулгаг уухад маш таатай ус. Хамгийн богино хугацаанд биеийн алдагдсан шингэнийг нөхөж өгдөг. За 500 мг электролит ус нь 1000 мл одоо энгийн ус уусантай тэнцвүүц шингэнийг нөхдөг юм байна. За бага насны хүүхдүүд болон жингээ асаж байгаа хүмүүс сахаргууд бол их тохиромжтой. За хамгийн чухал нь алкоголтой хамт хэрэглэж шаардахгүй юм байна. Биеийн шингэн доктортой байснаар маргааш нь цудас нарийсаж цусаа ангаж муудахгүй буюу одоо хордохгүй шаардахгүй ханаа. Тэгэхээр эрчимтэй дасгал хөдөлгөөний үед хөлсөөр алдагдсан шингэнийг түргэн хугацаанд нөхдөг тул одоо бүх төрлийн спортоор хичээлдэг хүмүүст нэн тохиромжтой гэж хэлж болох нь. Аяг байршлын хувьд хан уул дүүрэг 20 дугаар хороо, үйлдвэр 17-гийн 42 60 дугаар байр гэсэн байна. Худсын дугаар 77 71 55 99 88 69 49 49 гэсэн дугаарлаа холбогдоорой. За тэгэхээр бүх сүлжээ дэлгүүрүүдээр 20% хямдралтай өнөр худалдаа таалагдж байгаа шүү. Сошиал аяг нь Maya Water гэдэг хайгаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтраажуулсан Балга бүрээс Ирчүүч Maya брендийн электролит ус байлаа. Баярлалаа. За ингээд үргэлжлүүлэх хэрэгээ ярьж эхлэе. За ерөнхийдөө хүний хамт агуулаад хэрэгээ хүлээхэд эхэлсэн байгаа юм л та. За ингээд охиныг хардас сэрдэж хит хитэ удаа зотолцсон 90 мянган харьцаатай байсан тухай цай унд хийж одоо гэр орон цэвэрлээд манайтай шүн гэр харж хонох гэрээтэй анх тохиролцсон дөнгөж 20 хүрч байгаа хүүхэн нэг өрөө байранд анх гэж суулгасан юм аа л да. Тэр хоёр сүүлдээ 90 мянган холбоо тогтоож улам дотносоод хүүхнээс үр төлбөр авахааж байсан юм байна. Ингээ хүүхнийг хоногоор алга болохоор нь өвгөн харддаг хэрэлцснээс ийм явдалд эмгэнэлт явдалд хүрсэн гэж хэлсэн байна. За ингээд өвгөн мөрдөн байцаалтын протокол гарын үсгээ зурсан. Хавтас цэрэг ингээд шүүхшүүлж байгаа. Энийд хохирогчийн талын шаргуу хүсэлтээр хохирогчийн өнчин одоо ганц охинд нь өвгөний нэг өрөө байрыг нь шилжүүлэхээр болсон байт юм байна. Ингээ хөргөгч өнгө телевизээр ханы хоёр хивс цэрэг бүх гэрээ тогшлыг нь хохирогчийн ах тус хуваавч тэр торн зах дээр авчиад зарж л тээ. Ингээд нэг өрөө байрыг бас хямдхан зарж өрхөд мөнгийг нь өсгөхөр бүгд 8-нд явцгааж эхэлсэн маа. Ингээд хэргийн шүүхээр эцэслэг шийдвэрч товонж гарсан байна. Харин прокурор энэ хэргийг мөрдөн байцаалт нь буцаагаад ингээд өгсөн буюу энийг ахаа шалгаа гэсэн ба. Энд хохирогчийн дүүгийн мэдүүлэг их анхаарал татсан. Яасан гэдгсэн чинь энэ хэрэгт нэг дэндүү хөнгө хуймгаа хандсан нь илт болж гисэн л дээ. Тэгээд эсэжигтэй хүүхэн хардснаас хүүхэн гаснаа өөр хүлээчээд байдаг. Дахин баталчаад байдаг. Мөрдөн байцаалтанд хэргийг дахиад буцаасан. Урандаа Ганбат хавтас цэргийг нэгтэлж уншаад энд яахаарахгүй нэг сэжигтэй зүйл байгааг нь харсан байна. Анхны мөрдөн байцаагч өөр газар шилжихдээ хавтас цэргийг яаравчлан хаасан болтой гэж үзчихлээ. Хоёр дахь мөрдөн байцаагч хавтас цэргийг хүлээ авч Ганбатын зөвснөр хохирогчийн дүү залууг яаралт олж байцаалт авсан байна. За тэгээд асуусан. Гү чи тэр өглөө эгчиндээ хөгжим авчиж өгсөн гэж мэдүүлсэн байсан. Энэ үнэн үү гэж мөрдөн байцаагч шаалав. Тэгтэн гү би тэр өглөө ерөөсөө тийш очоогүй штэ. Гү тэгвэл чи яагаад эгчтэйгээ уулзаж хөгжим өгсөн гэж мэдүүлсэн юм гэхтэн. Гү би сандрахтаа өмнө өгсөн явдлаа андуурс юм шиг байна лээ гэж хэлсэн. Гү одоо тэгвэл тэр хөгжим чи хаана байна? Хинд байгаа гэхтэн мэдэхгүй гэж хариулсан маань. Ингээд түүний хин сайн мэдхийн гэхтэн талигач ихч сайн мэдэх бах та гэж хариулж мөрдөн байцаагч энэ залуугийн байр байдал мэдүүлэх нь нэг л булзаар авсан байдалтай анхаарсан. 3 хоногийн дараа дахин байцаахад тэр залуу хөгжмийн хэрэг гарахаас өмнө ихчтэй өгсөн гэж баталсан байна. За тэр үед ихчтэй байсан залууг хэн болохыг нь мэдэхгүй байгаа нь хачирхалтай байсан. Яагаад тэгэхээр хөгжим өгөхөд очиход ихч нь нэг өөр залуутай хамт байсан гэж мэдүүлсэн байна л да. За ингээд дүр төрхийг нь тодорхой сайн санахгүй байна. Өвгөн тэр хөгжмийг манад ойрын үед байгаагүй гэж өвгөн болохоор мэдүүлсэн. Тэр хөгжим бас харагдаагүй тэгээд харин өвгөн худлаа хэлж байгаа шиг санагдчих хэлсэн байна л да. Ингээд мөрдөн байцаагч хөгжмийн тухай асуудлыг Ганбат хурандаа танилцуулж зөвлөгөө авсан ба. Ганбат чиний явдлыг илт соринороход өвгөнтэй өөрөө бичлэн уулзаж байцаалт авсан. За ингээд өвгөн ботл хийснээ нэг тийм хөгжим байсан.
хэд хоногийн өмнө хохирогч дүүдээ өгөхөөр авчаад буцааж авчираагүй гэдэг мэдээлэл өгч. Гэвч хэрэг явдал өглөө хөгжим авчирч өгсөн гэрч байгаагүй, гэрт нь хөгжимж байгаагүй. Хөгжмийн асуудал энэ хэрэгт онцгой ач холбогдол ерөөсөө өгөөгүй юм байна л да. Тэгтэн та настаа тогтоо хүн байж ийм хэрэг хийх гэжтэй гэж Гамбатыг зориул сонжиг хэлэхэд өвгөн дугуй сууснаа хоосон хардлагаас боллоо л доо. Одоо надад эргэж буцах юм алгаа би хүний нүрийг хаж харах юм бэ гэж хэлсэн баг. Дахиад ангилгадаг. За ноолоочос эртэлцээ болох байлаа. За ингээд Гамбат хорондоо хөгжмийн асуудлыг нэгтлэн шалгахыг Мөрдөн байцаагчид үүрэг болгоод зарим анхаарч ажиглах чиглэлийг нь ахаад өгчлээ. Ингээ Мөрдөн байцаагч хохирогчийн дүү залуу хорж хідэн ах дүүсийн хүнийгчсэн давхар байцаач гэлсэн. Хин хөгжмийг 2-3 хоногийн өмнө аваачиж өгсөн гэдэг юм бүр батлаад байгаа юм л да. Гэтэл хөгжмийн асуудлыг ингэж орхих байтал өвгөн тэр үед нь үгүй манад хөгжим байгаагүй гэж баталж яснаа гинэт өө байсан юм байна. Би мартчихж гэж юусэн мэдүүлэг нь хоорондоо зөрөөд болж өгөөгүй. За ингээд таамаглал мухардавч тэр өглөө хөгжим яагаад алга болсныг тогтоох чухал болж эхэлсэн. Ингээд Мөрдөн байцаагч хөгжим авчиж өгсөн гэх залуугийн найз залууг санамсаргүй олж байцаасан байна. Тэгтэн тэр өглөө ихчтэй хөгжим авчиж өгсөн шүү дээ. Би хамт явж байгаад зам салсан юм. Маргааш нь тааралтахад ихчин хүнд алуулчихсан намаа хөгжим авчиж өгөхөд нэг зүс үл таних залуу хамт байсан. Түүнийг би сэжгэлж гинэ гэж ярьсан л лээ. Ингээ хохирогчийн дөхөд хоногийн дараа хэрэг гарсан өглөө ихчтэй хөгжим авчиж өгсөн тухай яг л сүүлд нь л үнэнээ ярьж ирсэн юм л да. Тэр үед нь ихч нь хаалга хагас сонгоолгоод хөгжим авахд би гайхаж харавал цаана нэг туранхаа золоо сууж байгааг нь харагдсан юм байна л да. Тэгэд дээрэс нь нэг юм шил арх ширэн дээр нь байсан. Бас ихчийн борч хэмдэн наан нь байжсэн. Би тэр залууг сэжгэлж байсан л да. Гэвч даваа үгүй энэ үед хурж ирээ зодоон цохой хэрүүл хийсэн байж маадгүй л гэж бодож исэн гэж дүүд үннээ хэлсэн маа. За ингээ бас өвгнийг хилстлээ гэдгийг хөгжмийн асуудал гарч ирэхэд сая анзаарч өвгний байр эд юмыг нь хувааж авсан тул тэр чихтэй гүрийч гэж бодсон юм байна л да. Дүгөө байрыг налвжээ зарцсан мөнгө төргийн идсэн учраас. За ингээд одоо л нэг л хачин санагдаад байна гэж нэмж ярьсан ба. За тэгт нь асуусан. Тэр залуу ямар хүн байсан гэхтэн нэг тийм туранхай өндөр хурц хараатай нэг л харахад нэг тийм хүүтэн хүн байдаг штэ тийм хүүтэн хүн байсан гэж хэлсэн. Гэхдээ чи тэр залууг өмнө нь харж исэн юм уу? Гүг анх удаа л харсан гэд. Ахаад тааралтай гүхтэн үгүй таараагүй. Хэрвээ одоо тааралдвал таних уу гэтэн таньнаа гэж хэлсэн. Ингээ хэрэг задарч эхэлсэн. Хэрэг гарах үед яг энэ үед нь өвгөн даваа манаан дээрээ байсан бүр нь хотлогдсон. Тэр үйл мэддэх залууг хоттой ирэн сурулж эхэлсэн юм л да. Даваа өвгөн энэ үед бүхий л шар сонинд охиныг хэрхэн алснаа илэн далангуу чөлөөд телевизээр арай аль хэдийн ярьслага өгчсөн байсан. За тэгээ өвгөн телевизээр ярихдаа охиныг орон дээр нь багаалзуурч байхад одоо шээс алцсан гэж анх удаа ярьсан бас л анхаарал татаж эхэлсэн. Өсөлхийн протоколд ор твсгэр нойтон байсан гэж тэмдэглэсэн байсан юм байна. Ингээ Мөрдөн байцаагчийн нээдрэт асуудлыг хилцээ шуурхаа зөвлөгөөнөөр хилцүүлсэн маа. Маргаанч болж эхэлсэн. Өвгнөөс хөгжмийн асуудлыг дахин тодруулахад асуухад бүр хачиргалтай мэдээлэл өгсөн юм л да. Өвгөн дэлгүүр яваад буцаж ирэхэд охин нэг залуу авчирчихсан орон дотор нь хөвтөжсэн гинэ. Түүнээсээ болоод дахиад зодон цохон болсон юм байна. Ингээд залуу гарахтаа хөгжим шүүрч аваад гарсан. Би нэг мэдгээд охиныг хөнөөж өгсөн байсан баха. Тэгэд боомлж өгсөн болгож орхисон гэж мэдүүлгээ бүр тэс хүндэл юм өгч хэлсэн. За энэ ар яахааргүй үнэн байж болох мэдүүлэгч гэсэндээ Мөрдөн байцаагч юусэн энд нь итгээгүй юм байна л да. Дахиад суулгасан. За цаг хугацааны хувьд хол зөрөөдөөс учраас хотол мэдүүлэг болох нь аяндаа нотлогдсон ба. Ингээд хэд хоногийн дараа гүйцэтгэх ажлын шугамар Төв аймаг дахь Сэргэлэнгийн цэргийн ангийн ахлах төслөх залууд үл таних залуу алдагдсан хөгжимтэй ижил төстэй хөгжим худалдсан гэдэг мэдээлэл олж авсан. Ингээд шүндлөөр очиж ахлах төслөгтэй уулзвал хөгжим байгаагүй. Зүүн Баянгийн цэргийн ангид алба хааж байгаа хошууд залуу тамжуулан 8 альцсан байж. Харин анх бол нөгөө хотоос авчирсан худалдсан залууг танихгүй. Харин манай дүү түүнийг найз хүүхнийг нь таньдаг юм шиг байлаа гэж хэлсэн ба. Ингээд 2 цагийн дараа Мөрдөн байцаагч галт тэргээр Зүүн Баян руу явсан байгаа юм л да. Ингээд өглөө эрт галт тэрнээс буугаад шууд цэргийн анги руу очиход нь зорж ирсэн хошууч нь Улаанбаатар руу ажиллаар явчихсан буюу зүрх таарч. Гэрт нь очиход хотоос хөгжим авч ирсэн эсэх нь талаар лавлвал эхнэр нь огтхон чиргэлзсэн гайхсан юмгүйгээр вагон дотор нэг залуу гуугаа тахаар нь зарчихсан штеп гэж хэлсэн маа. Тэр хүн Дорн говийн ангаах ухааны коллежид суралцдаг гэж хэлсэн маа. За та яагаад юм тодорхой мэдж байгаа юм бэ гэхэд бүсгүй
Үгүй нөгөө олигтой хөгжим байсан бол аваад ирэхгүй гэж гомрохсон юм. Бас хагас мөнгийг нь авсан болохоор бас их сонирхсан юм а гэж бүсгүүлсэн маа. Ингээ маргааш нь сайн шанддах ангаах ухааны коллежийн оюутан залууг сургалаад очиод хэл ам 90 сурал болсон нөгөө хөгжмийг нь арай гэж хурааж авсан. Хохирогч бүсгийн дүү залуу хөгжмийг ихчэд хаалганы завсраар өгсөн хөгжим мөн байна гэж нотолсон. Харин сэжигтэн даваа 3 адил хөгжмөөс нөгөө өөрийнхөө хөгжмийг ялгахгүйсэн. Танихгүй юусэн. Ингээд одоо мөрдөн байцаагч үл таних нэг залуу бүсгүйг өнөөгөөд хөгжмийг аваа явжээ гэсэн нэлээд өнөмшлөлтэй таамаглалт хүрсэн маа. Ингээ ам зураг гаргаж архаг гэмт хэрэгтнүүдээс сэжиг бүхий хитэн үний зургийг хохирогчийн дүүд үзүүлсэн маа л да. Тэгтэл тэр 3 удаагийн танхаан тавтай эрэхтэй ням гэдэг залууг төстэй санагдлаа гэдэг мэдээлэл өгсөн. За нэмийг сургууль ганцхан няманд явсан гэдэг тодорхой бас мэдээлэл ирж. Энүүд ногоо нуурын орчин бас нэг бүсгүй хашааны модноос боомлж хүс хэрэг гарсан. Мөрдөн байцаагч хэргийн газар шуурхай гүрвтэй очсон маа л да. Үзлэхээр цогцыг боомлохдоо богино үзүүрийг нь уяаны үзүүний баруун талд гаргасан байсан мөрдөн байцаагч сонирхлыг маш ихээр татаж л дээ. Яг тэр солгой хүний үйлдэл гэдгийг туршлагатай мөрдөн байцааг шууд ойлгосон юм байна. Золгүй хоёр бүсгийг нэг хүн өнөөсөн байж магадгүй гэдэг таамаглал гарч ирсэн. За ингээд дөвл таних хүн ч гэсэн зөндөө байсан. Гэтэл хурууны хийн яг тахарсан. За архаг гэмт хэрэгтэн чон хочод нэмийг удалгүй зүсээ хувирган зүвгөө өөрчилж гимгүү царайлж гидцээлээд хэвдэж байхад нь барьчихсан маа. Тэгтэн эхлээд бол хэрэгээ хүлээгээгүй. Та нар намайг одоо хогийн тамтан болгох гээд байгаа юм уу? Яах гэдэг гэх мэтчлээ явсан. Тэгээд ням хэрэгээ хүлээгээгүй. Тэгтээ хамгийн гачиргалтай солгой биш бол таарад байсан. Тэгтээ мөрдөн байцаагч эргэлзээгүй байна. Хувийн эрхийн шарлсан хуудсуудыг хэд дахин уншиж ээж олон жилийн өмнө ням солгой гараараа хүний толгой хаг зөксөн гэдэг мэдээллийг олж аваад өөрийнхөө таамаглалыг зөв болохыг нь мэдэж авсан юм байна л да. За тэгээ нөгөө нэмийг анх баг сургуульд ороход нь багш нь баруун гараар нь албан бичиж сургасан нь хоёр гараараа яг адилхан бичдэг болгосон юм байна. За ингээд удалгүй хоёр бүсгүйг боомлж хөнөөсөн хэрэгээ хойлонгийн одоо хүлээсэн байдаг. Тэгэхээр энэ өвгөн хэрэг хийгээгүй буюу цаадсан. Тэг яг жинхэнэ хэрэгтнийг нь гэж авсан юм байна. Тэгэхээр солгоо гартай гэдэг боловч ер нь хэрэг үлдэхдээ солгоо гараа хэрэгжилдэг байсан юм шүү те. Солгоо хаан зогч байсан гэхээр баг яг юм хүн бичгтэй бол баруун гараараа төлөвчдөг ч юм те. Өвгний хувьд болохоор санахгүй байсан гэхээр яг яалаа гэх. Тэгээ нөө 60 хүрсэн учраас сандраад ээрж будлаад байсан учраас чи тэгсэн мэт гэхдээ тэгсэн. Тийм уяа байсан хүн хань тэгсэн юм шиг байна гэд. Тэгээ яагаад гэдгсэн чинь би одоо уурандаа л алдсан болов даа л гэж бодсон доо гэдэг мэдээлэл сүлд өгсөн бэл. Тэр өөрийгөө алдсан л гэж зайлуулдаг шүү те. Тэгвэл би л алдсан юм байна даа л гэж бодоод байсан ба. За баярлалаа түргэний нэвтрүүлгийн өндөрлөө студиуд хөтлөж чанцаа амийн найруулагчаар ундрах нар ажиллаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Солонгос хамтыг Монголдо Ганнам Кимчи мөн балаг бүрээс ирж өч Мая брендийн электролит тусаалаа. Урагшлуулсан томчуудын шууд нэвтрүүлэг өглөө сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.